Байна уу? Тийм. Би Тэмээс авсан юмнуудаа unboxing хийж хамтдаа үзье. Хамгийн түрүүнд би нэг миг захиалсан тэр мигийг задлаад тэгээд холбоод үзээд гэх. Энэ дахиад энэ хоёр тусдаа хийсэн юм байна. Энд ингээд суур наа байна. Им цагаан юм захиаллаа. Одоо нөгөө захиалсан юмнуудаа мартчихсан. Микрофон олоод хай. Нэг жижигхэн микрофон захиалсан байна. Ийм утасны арт тогтоодог юм захиалсан. Задлаад тэгээд хэр сайн бах нь харъя. Энэ бас дотроо юм хөөрхөн ийм нэг тэгээд ийм микрофон утастайгаа шууд холбогддог Type-C оролттой. Тэгээд цэнэглэдэг юм байна. Цэнэгтэй байгаа. Энэ яагаад цэнэглэх юм бол за юудсэндээ үзье. 1 2 за юудсэндээ шалгаад үзээ тэгэхээр болж гэнэ болохгүй нэ. Яахтай юм хөөрхөн миктэй болсон. Эхлээд бол утсандаа авсан юмнуудаа задлж үзтгээ би ийм юм захиалсан гэдэгтэй амар хөөрхөн одоо би баг энийг хамгийн сүүлд авч байгаа хүн бах уу. Энэ гэхдээ айгүй хямдхан тэмээс болсон. Одоо утасныхаа кейснийхээ артлал хийгээд үзье. Гэхдээ энийг ингээ барьж чаар айгүй сони юм байна. Тэгээд ийм кейс нэг хоёр ширхэг утасны кейс гэсэн. Мэдээж тэмээс юм хайж байгаа юм чинь утасны кейс авах гэж авахгүй байна гэж байхгүй. Би өөр утасны кейс байна. Тусдаач тэгээ ийм өнгөлөг өнгөтэй ийм ирчгэр кейс захиалсан. Одоо энэ дээр энийг ингээд аваад тэгээд хаад уртаа газар энэ арчлын талын дээр ч юм ингэж наангуудлаа уцаа тогтоогоод бичлэг хийж байгаа. Апай наа. Тэр стресс өгч юм шиг. За ийм утасны кейс байна. Тэгээд албаар таарламжийг нь авсан. За дараагийнх нь кейс нь их гоё кейс. Инчэрэт кейс авсан. Юу. Тэгээ энэ бол жоохон юм биетэй хатуу кейс юм. Тэгээд надад бол энэ өнгө амар гоё таалагдчихад. Гэхдээ би энийг амар тод өнгөтэй гэж бодсон чинь энэ нэг тод биш байсан байна. Тэгээ би энэ материалыг нөгөө толин материал байх гэж бодоод арчлын нүрээ ингээд энэ арчлын нүрээ харчих гэж бодсон чинь үгүй байсан байна. Гэхдээ хөөрхөн юм байна. Энд дээр бас хөөрхөн сөв хөргөж чичээ. За ийм хоёр утасны кейс тэгээд авсан байна. Миний авсан их юмнууд ер нь фитнес юмнууд бол фитнес дээр өмсөх хувцснууд бол авсан юм. Хувцснуудаа их гарч үзье. Тэгээд өмсөж үзье. Ямхан ахнаа. Яа. Би ийм юм байна. Энэ дэм хөрхөн. Энэ ягаан өгдөг. Тэгж. Ингээд зурчил өстэй хөр харагдсан. Тэгээд дахиад энэ нэг суулгах юм тай. Энэ ч гэсэн хөрх юм аа. Энэ амар таалж би энийг авмаар байсан. Тэгээд энэ юм жоохон үнэтэй ганцхан болохоор тиймээс авчих гэдэг. Тэгээд бас энэ нөгөө гарандаа хийгээд энэ авсан. Нүрээ уухад гоё. Хошоо ингэ уусахгүй. Энэ өстэй хөрх юм. Өстой гоё. Ягаан өнгөн ч гэсэн амар гоё зөгчнө. Пинки ягаан өнгөтэй. Баг энийг зүгээд явуучих хөрх юм шүү. Ингээд явуул бичлэгэж хөрх юм шүү. За дараа нь энэ фитнесийн хувцас байна. Тийм ийм цамц фитнесийн цамц авсан. Гэхдээ энэ аюул гоё зөөлхөн материалтай юм. Мэдээж тэмээс авч байгаа учраас энэ дэлгүүрүүдэд дарагдж байгаагаас бол хятад. За энийг хэдүүлээ фитнесийн цамцаар өмсөж үзье. Бүгдийг задлчаад дараа нь өмсөж үзээд харуулъя. Одоо саяны материал бол бүрхэн санагдав. Энэ юу вэ?
Юу хичээл хийгээд асмыг би нэг study with me гэдэг нэг тиймэрхүү бичлэгнүүдийг хийж байгаа учраас хичээл хийхдээ сэрүүлэхдээ цаг захиалсан. Одоо ер нь бол иймэрхүү харагдан гэсэн ийм цаг засаагаад үзье. Энэ одоо тэгээд зайгаар ажиллах юм байна. Тийм ээ. Хаттай ийм зай хийх хэрэгтэй юм. Надад зай байгаа хаа. Энийг бас хөөх юм яхаа бүтээ гарсан. Зэм дараагийн эргэтэйгийн дараа нь болно. Зээ тэгээд микрофоноос халахчлаа амар шажигнаад байна. За дараа нь авсан юм болохоор дахиад би фитнесийн цамц өмд байсан байгаа. Энэ нөгөө нэг 3 осоороо байсан энэ фитнесийн чэжвч байна. Цагаан өнгөтэй 20 юм X-тэй юм цагаан өнгөтэй саарл өнгөтэй тэгээд ийм хар өнгөтэй ийм 3 өнгөөрөө тэгээд гуруула багцаараа нэг сетээр нэг багц байсан. Тэгээд материал нь бол надад ажгүй хүрхэн санагч. Тэгээд өмсөд үзээ ирзэнүүд нь хэр чанга байх вэ? Би тэгээд ер нь эмэрцмэрүүдийг бүгдийг нь загсан. Бас тасгал хөдөлгөөн хийхэд хитрхи бариун байгаад ивэл хэцүү. Ингээ сайн ингээ сунгаж ингээ нэг гар үл ингээ сунгаж тасгалууд хийж байгаа. Учраас ийм том арзмаар яг бүр юм хөлхийхгүйгээр чөлөөдөө хөдлөх боломжтой тийм том арзмаарууд явуулах зүгээр гэж бодоод авсан. За дараа нь энэ хаа нөгөө фитнесийн шорт нэг байна. Энэ ихтэй надад бол материалууд нь бол таалагдж байна. Гэхдээ би энэ шортыг өмсгөөс жоохон хичээл байгаа л даа. Гэхдээ одоо фитнес нэлийн тууштай явж байгаа учраас иймэрхүү шорттой, иймэрхүү хувцастай октод амар гоё харагдаад тэгээ захиалж авсан. Гэхдээ би яг өөрөө өмсөн гэхээр яг энэ хойдлын энэс нэрчээд байгаа байхгүй юу? Жахан. Тэгээ тэгэл өмсөн дөө. Энэ ихтэй амар тийм гоё өнгө байгаас амар зэвүүн өнгө байгаас тий. Тэгээд энэ бас гурван шиг байсан ингээд энэ хоёрыг нэг хосоор нь ингээд зохицуулаад өмсчүүл бас болох юм байна. Эсвэл ингэж ч юм уу. Энэ хоёр нь илүү ойр чинь тий. За тэгээд эдрийг би өмсөж харуулна. Эхлээд явуулж ийм хойдолтой юм фитнесийн шортнуудын хойдолтой нэг юм байдаг шүү дээ. Энэ бүсний хэсэг юм ингээд чөлөөтэй. Ирзэн яг зөвхөн энэ дундуур ирзэнтэй. Тэгээд ийм шортнууд байсан. За эдрийг хацгаая. Миний захиалсан юмнууд бол ер нь дайжгүй хурдан ирсэн 7 хоногийн дотор ирчихсэн. Тэгээ энэ болохоор нэг ийм өмд захиалсан. Тэгээ яг энэ нөгөө жоохон маягтай өмд. Юунасаа одоо өвдөгнийхөө уйнаас доош ингээд торон ингэж харагдах ийм өмд авсан. Яа. Тэгээд дахиад энэ юу вэ? Энэ нөгөө нэг бэлээ байна. Хамаагүй их нөгөө нэг ингээд төмөр өргөд ингээд тасгал хийгээдсэн чинь гарны яг эднэр ингээд эвэршээд жижиг ингээд шар юунууд эвэрнүүд үүссэн. Тэгээд эвэршсэн учраас бэлээ өмсөх хэрэгтэй байна гэж бодоод ийм бэлээ авсан. 100 ч гэсэн эндээ дугуй унахтаа бас би ч яг дугуй унахтаа өмс чинь сэнэс бид хоёр дугуйтайс нэг дугуйгаа хулгаад алдсан. Тэгээд миний дугуйны суудал налга болсон. Тэгээд бид хоёр өнөөдөр ч энэ бүх дэлгүүрүүдээр дугуйны суудал хайсан боловч суудал нь байгаа мөртлөө дугуйтайгаа суудлаад хэлдэг энэ нарийнхан төмөр нь бол олдохгүй байлээ. Тэгээд би нэгтгэс автобус явах болсон. Энэ бэлээ байна. Энэ ихтэй ёстой гоё бэлээ. Энэ надад харж байгааг бодоход миний ярьцмэр байсан баха. Мөр амар гоё. Тоглосон.
гоё бэлэг байна. Энэ бэлэгээ фитнестэй явмаар санагдчихна. Би өчтөр ханиад хүрсэн байгаа болохоор би өчтөр гэртээ унтсан. Иш тийшээ яваагүй. Хичээлдээ бас яваагүй. Ханиадтай учраас ангийнхандаа ханиад таарч ингээд тэгээд өнөөдөр жоохон гайгүй байгаа болохоор нүрээ будаад тэмүрсэн дээр хамбоксан хийгээ бичлэг хийж бодоод нүрээ будсан. Тэгээд өнөөдөр ч Валентины өдөр шүү дээ. Би тэр ч өнөөдөр Валентина тэмдэглэнэ. Тэгэхээр маргааш фитнестэй явж хувцснуудаа өмсөж очноо. За энэ манай найзлуугийн бэлий. Биш тэр. Тэр гэхдээ энэ миний юм шүү ах юм. Тэр нь гандуугийн юм шүү ах юм. Хойлоо гэхдээ энэ гэхдээ арай жижиг юм байна. Тэгэхээр би энийг амжилт харах юм байна л да. Ийм. Тэр нь гэхдээ энэ ихтэй хаарахгүй арай 5 евро 99 цент гээд арай жоохон үнэтэй ирсэн. Энэ алханыг 2-3 евроны хасахгүй. Тэгээд энэ арай жоохон гоё юм байна. Энэ л яг зөөлхөн гэж сунал цайтай. Энэ бэлээ байна. Яа. Дэрэн. Тэгээ бүгдээрээ эмээр сайн өгсөн. Энэ эмхтэй эм болохоор жижиг юм байгаа юм байна. Энэ эрэгтэй эм юм байна. За. Дахиад миний захиалсан юм нөө. Энэ би тамиг өмд. Энэ өмд болохоор миний биш. Энэ өмд гандуугийн өмд байна. Тэгээд доогоороо зүгээр юм шулуу юм өмд. Эсвэл авсан нэмгэн өмдөн тэгээд доторол нь бол яг вэ дотор нь бол хөөхөн юм байна. Тэжгүй. За дараа нь энэ шорт биш миний нөгөө фитнесийн захисан өмднүүд байна. Энэ ихтэй ийм амар доо мороо бүр ийм амар бэрчгэр ийм өмдтэй байх юм шиг. Тэгээд бас яг адилхан түрүүний шорт бүхсэн бас яг ийм фитнесийн өмднүүд яагаад бүгдээрээ ийм байт юм болоо гэхгүй. За энийг үзсэн өмсөд энэс бас яг адилхан 3 юм сетэрээ байхаар сетэрийн захиалсан. Олон юм салгаж авах жоохон юу илүү нэг ширхгийнхаа үнээрээ бодохоор жоохон үнэтэй байсан юм олоолаа болохоор яг хямдхан байсан болохоор авсан. Энэ бол яг цайвар саарл юм байна. Тэгээд энэ дээрээ өдрийгаа ингээл өмсөд явна гэсэн үг. Одоо би тэгтээ өмсөд үзүүлнэ. Үзнэ. Энэ болохоор юу вэ? Манай найзлуугийн ингэж нөгөө ингэж зөөх хөлс ямар ч тач хөлсийг нүглөө өрсгөхгүй гэсэн үг. Ийм энэс хоёрыг ямар хоёрыг сассан шүү дээ. Тийм нэг нь харыг авсан юм. Хар өнгөтэй ийм толгойн кейс тавсан байна. Саарл нь хаана ийм хар саарл 2 өнгөтэй толгойн кейс тавсан. Энэ ихтэй минийх биш. За дараа 3 ширхэг бас яг сетэрээ байсан. Эрэхтэй шорт. Ийм шорт тавсан. Тэгээд энэ бол яг нэлээд нэмэн юм байна. Ийм шорт. Тэгээд саарл хөх өнгөтэй. Тэгээд хар өнгөтэй гээд ийм шорт тавсан. Энэ фитнес дээр алчуур тавьж байгаа фитнесээ хийх хэрэгтэй. Фитнесээ хийж дуусчаад төхөөрөмжүүдээ бүгдийг ариутгах хэрэгтэй байдаг учраас бид хоёр нэг ийм фитнесийн алчуур авсан. Гэхдээ энэ ийм нарийнхан алчуур ирэх байсан юм шүү дээ. Уг нь бол энийг төхөөрөмжөн дээр тавиад тэгээд хэвтэ тасгал хийх хэрэгтэй. Энд фитнес гэж бичсэн алчуур байсан байхгүй. Тэгсэн чинь энэ нарийнхан алчуур болохоор толгой дээр ингэж тавихад хүсэл арчих зорилготой болчихлоо. Хэмжээг нь харах хэрэгтэйсэн байна. Урт нь бол яг сайхан болж байна. Гэхдээ арай л нарийнхан байна. Төхөөрөмжөн дээр
бичлэг төхөр хэмжээгээр ингээд тавихаар өрөхгүй юм байна. За тэгээд өмсөд харуулъя. Өмсчихэд болцъё. Энэ гэхдээ эмэр зэмэр болохоор ер нь бол айгүй гоё юм байна уу? Материал нь бол гоё. Ер нь бол гоё юм байна. Гэхдээ би энэс илүү бол ичээд харуул болгоомж чадахгүй маа. Яаж өмсөжтэй финэст явах юм бол тоо. Тэгээ энэ цамц бол айгүй гоё. Зөөлхөн гоё материалтай. Зөөлхөн материалтай юм байна. Тэгээд ингэсгээд уушд эндээ нөгөө нэг хуруугаа хийгээд бас ингэж болохоор юм байна. Энэ бол надад энэ хоёр маань их хөрхөн. Эдгээр маань ер нь бол таалагдлаа. Тэгээд би бусыг бол өмсөж болж чадахгүй байна. За өмнөдийг бол өмсөж үзүүлж. Тэгээд нөгөө өмнөд чинь болохоор ингэж харагдах юм байна. Энийг аваад харуулъя. Иймэрхүү. Надад хамгийн их таалагдсан юм гэвэл энэ байна мэдээж. Тэгээ хувцснуудаас гэх юм бол энэ цээжвчнүүд маань айгүй их таалагдлаа. Энэ цээжвчүүд маань одоо энийг өмссөн байгаа цээжвчүүд маань. Тэгээд өмнөднүүд маань их таалагдлаа. Энэ амар сайн сунлагтай мөртлөө бид айгүй эвтэйхэн. Тэгээд зөөлөн юм эрзэнтэй мөртлөө давуу одоо юм чанга эрзэнтэй тиймч чанга биш, тиймч сул биш материалтай байгаа нь айгүй таалагдлаа. Тэгээд ер нь авсан юмнууд маань айгүй дайггүй таалагдлаа. Ихэвчлэн нөгөө нэг эндээс хэрэг авсан бол нэг 5 хувцас авах байсан те. Тэгэхэд 3 өмд, 3 шорт, 3 юм цээжвч, дахиад нэг юм цамц, тэгээд энэ үсний юм, утасны кейс, ардана, тэгээд микрофон, тэгээд эрэхтэй хувцснууд ингээд бүгдийг нь аваад эдгээр ингээд 98 евро болсон байхгүй. Тэгээд 7 хоногийн дотор хүрээд ирсэн гэхээр надад бол эдгээр бол амар боломжийн бол санагдлаа. Дэлгүүрүүдээс бол мэдээж урдаас хэттээс орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд гэхдээ илүү үнэтэй авч байгаа учраас тэмүүгээс захиалаад ингээд авчвал илүү хямдхан авах юм байна гэж бодогдлоо. Тэгээд энэ маань их таалагдж байна. Энэ цааз манаас өнгө айгүй гоё юм байна. Гоё юм вайн хөрөнгөтэй. Тэгээд зөөлөн бүх хувцснууд ингээд амар гоё зөөлөн байгаа. Тэгээд тухтай байгаа нь их таалагдлаа. Ийм сайз ихэр чинь би ч өөрөө 160 см өндөртэй. Одоогоор бол ер нь бол 62 кг байхгүй. Тэгээд одоо ийм сайзууд нь бол яг сайхан болж байна. Эсийг авсан бол багдах байсан байна. Тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. Тэгээд миний Тэмүүгийн unboxтэй хамт байсан баярлалаа. Энэ ингээд миний анхны unbox бичлэг учраас яг гоё санагдлаа. Тэгээд бичлэгийг минь үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.